За өдрийн мэнд яг одоо бас нэгэн жилийн өмнө энэ хуулийг одоо баталж ирсэн. Одоо тэгээ буцааж байна. Тэгээ энэ өөрөө шалтгаан юу гэхээр хууль тогтоомж ялуу хууль улсын хурлаар орохдоо нэг бол одоо нийгмийн сэтгэл зүйд автагддаг, үгүй бол одоо сошиал медиад хэд өртдөг. За тэдний сэтгэл зүйд дагдаг ийм нөхцөл байдлыг нөгөө талаас нь энэ хуулийн төслийн судалгаа маш тотоо байгааг харуулж байгаа юм л да. Тэгээ ганцхан жилийн хугацаанд нийтдээ 66 орчим тэрбум төгрөгөөр 60 орчим сая килограмм гурил ингээ ороод ирсэн. Тэгээд энэний үнний үр дагавар нь юу вэ гэхээр Улаанбуудаа тарих тариаланчид нь байхгүй болсон. Хөдөө аж ахуйн салбарын уналтанд 28.4% унсан. Тэгээд одоо нэргсэн хашгируу гихчээр бид нэр одоо ингээ засах тухай юм болж байна. Энэ бол одоо сонгуулийн өмнө одоо хүч төрөн баталсан юм хөл. Тэгээд одоо энэ инквайри сайд бол тухайд байгаагүй. Тухайд байсан сайд боловчлон за энэ одоо газрын дарга энэ төр одоо тухайд ямар бодол байр суурьтай байсан юм. Тэгээ ингээд нэг жил болоод эх жил нь өөрчлөлт байдаг ийм хууль тогтоомж ийм докторгүй байдал чи өөрөө бизнес эрхэлж байгаа, газар тариалд эрхэлж байгаа, тэр салбарт ажиллаж байгаа хэдэн 10,000 хүмүүсийн одоо нөхцөл байдлыг тодорхойгүй болгоод байна л да. Ер нь бол төр өөрөө маш тодорхой байх хэрэгтэй. Хууль тогтоомж өөрөө байн өөрчлөлтөө савлаад байдгүй байх хэрэгтэй. Ингээд үндсэндээ 66,000 тонн буюу 66 сая килограмм гурил орж ирснээс болоод 94,000 тонн Улаанбуудаа одоо тариалт байхгүй болоо борлуулалт байхгүй болсон. Тэгээ энэ өөрөө энэ газар тариаллын салбарт ажиллаж байгаа одоо хүмүүсийн хохирлол доо. Үүн дээр одоо Монголын төр засгийн газар одоо уучлах уусан эсвэл бурууга хөлөөнчөрсөн ил тод хэлэх хэрэгтэй. Одоо энэ хөлзөн сайд нь үйлдвэрлэгч тариаланч нарын энэ хэмжээгээр одоо борлуулалт буурснаас улбаалаад энэ хэмжээний татврын орлогод бас байхгүй болсон. За тэгээ бас энэ хуулийн төсөл анх ярьж байхад бол юу гэж ярьж ирсэн бэ гэхээр гурилын үн хэмдэрнэ, гурилан бүтээтүүн үн хэмдэрнэ гэж одоо маш тодорхой хэлж ирсэн. Тэгвэл гурилын үн бол яг бодтойгоор тухай төсөөлж ирснээр бас унаагүй, хямдраагүй. За гурилан бүтээтүүний үн бүр хямдраагүй. Одоо тухайд одоо энэ хурлын дарга амар өсгөл хэрэгл газрын дарга багтаа хэвлэл төгсөн ярьцлаган дээр бол одоо гурилан бүтээтүүний үн одоо маш үнэтэй байгаа учраас энэ бас дагаж хямдарна гэсэн байлээ. Тэгээд одоо бол энэ гурилан бүтээтүүн бүр одоо унаагүй 8.4% дунд одоо дунджаар бол өссөн байна. Тэгээд бидний ингээд их хурлаас гарч байгаа шийдвэр өөр юм доктортой бөгөөд тодорхой байхгүй бол ингээд жил болгоны дараа ингээд араас нь өөрчлөлт оруулах болдог. За эсвэл ингээд буцаах болдог ийм байдлыг бид нар дахиж ингээд цаашдаа гармааргүй байгаа маа. Одоо ингээд 2025 оны газар тариалангийн одоо үйлрэл аль хэдийн эхэлсэн байхад тариаланчид юу тарих нь тодорхойгүй шүү дээ. За саяхан хүртэл ингээд зарим компани бид нар энэ жил Улаанбуудаа тарихгүй. Яг бол тодорхойгүй байгаа асуудал ингээд ярьж байгаа байхгүй. Одоо энэ юу болох вэ гэхээр гурил ба гурилан бүтээтүүний зүүн өснө гэсэн үг. Энэ хариуцлагыг хэн үлээх? Өнгөрсөн нэг жилийн алдагдлыг хариуцлага нь хэн үлээх? Гаргасан шийдвэртээ одоо энэ төрийн захиргааны төв байгууллагууд бурууга хөлөөнчөрж уучлах юм уу? Энэ дунд нь ингээд тодорхойгүй байн өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлаас чинь болоод энэ салбарт ажиллаж байгаа бизнес эрхэлж байгаа албан хаагчид тэр компани ажилчид ингээд тухайн юмноор ингээд бүтэн хохироод байгаа. Одоо энэ боловсролын дарга бол миний мэтийн хөдөө аж ахуйн яамд бол маш олон жил ажилласан. Одоо та харамсахгүй юу? Ийм салбар ингээд унгаачаад буцаж ийм явж байгааг. Одоо таны сэтгэл зүрх өвдөхгүй юу? Та тухайн үед яагаад энийг ингээд хэлээгүй болохгүй гэдэг юм. Тэг нэг ийм л үг хэлэх гэсэн. Ер нь ингээд төр засгаас гарч байгаа, улсын хурлаас гарч байгаа шийдвэр судалгаануудаа маш сайн хийдэг байхгүй бол ингээд судалгаа дутуу, тооцоол дутуу, ингээд араас нь л ийм нөхцөл байдал зас залруулдаг нэргсэн хашгирдал болчиход байна л да. Энийг хэлэх гэсэн. За. Шижрэг шүү аль өнцгөөс харах нь чухал юм шиг байна. Хэрэглэгчдийнхээ эрхийг худалдаа авах чадварнуудад байгаа орлого багтаа иргэдийнхээ амжиргааг дэмжих чиглэлээр бодлого гаргаж байгаа юу? Эсвэл тодорхой салбар дээр байгаа зарим төрлийн одоо нөлөөлөл үзүүлээд байдаг нөхдүүдийн өмнөөс одоо асуудал тандж байгаа юу гэдэг дээр их өөр баг. Шинэ шийдвэр гарсантай холбоотойгоор гурилын үн нэгдүгээрт өсөөгүй. Дээд гурил нэгдүгээр гурилын үн 10 орчим хувиар буурсан. Нэгдүгээр гурилын үн 14 орчим хувиар буурсан гэдэг үзүүлэлтүүд байж байгаа. Мэдээж хараа бизнесийнхаа эрх ашигыг хамгаалах, орчныг доктортой байлгах гэдэг зүйл бол яалтчгүй төрийн бодлогын энэ тэргуунд байх ёстой зүйл. Нөгөө талдаа
салбарын бодлогоос нь хамаарат хэрэглэгчд хүндрэл үүсэж байгаа нөхцөлийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг нь бас л төрийн асуудал. Иргэдийнхээ эрхийг хамгаалах дээр ажиллаж л байх ёстой. Тэр энийг бас одоо мэдээллүүдэд зөв хараад, зөв аваад, тоогоо бас зөв хэлэхгүй бол бас буруу зүрүү ойлголт мэдээллүүд нийгэмд явдаг. За, инквери сайд хариултах уу та? За, инквери сайд. Засгийн газраас өнгөрсөн онд өргөн барьсан хуулийн төсөл нь 23-24 оны өвөлжилт хаваржилтын хүндрэлтэй холбоотойгоор тэжээлийн дутагдал, гурилын үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс 25,000 тонн гурилыг баруун бүс нутгийн тодорхой боомтоор импортлон оруулах асуудлыг л өргөн барьсан. Тэр 25,000 тонн гэж өргөн барьсан тэр тоо хэмжээ их хурлын хилцүүлгэн дээр орж ирээд бүх боомтоор хязгааргүй, татваргүй болж хувирсан. Тэгэхээр яам бол өөрө бодлого нь бол дутагдлыг тодорхой бодлого явуудаа зохицуулъя. Тэр эрхээ засаг авъя гэдэг л санаа шүү дээ. Тэр нь өнгөрсөн парламентгүй энийг 100% бүх боомтоор татваргүй, квотгүй, хязгааргүй нэвтрүүлэн гэдэг л өөрчлөлт хийсэн. Буюу анх өргөн барьсан үзэл баримтлаас нь өөрөөр батлагдсан гэсэн үг. Тэгэхээр мэргэжлийн салбарын яам бол салбараа хамгаалсан бодлого оруулж ирсэн шүү. Тэгэхээр тэн дээр гишүүд өөр ойлгоод байна. Тэрийг онцгой бодоорой. Яам бол хамгаалах буюу яг тодорхой зохицуулалтаа хийх бодлогоо оруулж ирсэн. Одоо энэ хууль хэрвээ дэмжигдвэл бид яг энэ зохицуулах эрхээ л олоод авах юм. Тухайн жилийн ургацын байдалтай уялдуулаад нөөцөө зөв бүрдүүлээд аль боомтоор суллах уу, аль боомтоор хязгаарлалт хийх үү, аль төрөл дээр нь квот олох уу гэдэг засаг бол өмнө зохицуулаад ийм хурдан шуурхай байдал хангаа явж байсан. Хууль гаргаад ингээд төгччихээр энэ хуулийн процедур буюу үндсэндээ бүтэн жил болчихж байгаа. Одоо намрын чуулганд өргөн барьснаас хойш өнөөдөр хилцэж гэдэг маань бас л хариуцлахгүй байдал үүсчээд байгаа юм л тариалт жигдэрж идэг. Бид бодлого гаргаж чадаагүй байдаг. Тариаланчид эргэлзээтэй байдалд орсон. Үр дүнд одоо тариалт бол нэлээд Улаанбаатарын тариалт нэлээд унахаар юм бодтой байна. Намрын ургац Улаанбаатарын ургац багассан тодорхой байна. Тэгэхээр гурилын одоо тодорхой дутагдал үүсгэн тодорхой болж хувирж байна одоо. Үнэхээр бид бол цаг хугацаа алдчихлаа. Тэгэхээр газар тариалан гэдэг бол цаг хугацаатай уралдаж явдаг. Болохоор нөхөө тарина гэдэг болцоо байдгүй. Тэгэхэд өөр таримл руу их хүчтэй шилжиж байгаа байдал. Тэгэхээр бид 26 оны төсөв дээр тодорхой хэмжээний 100-аас доош мянган тонн Улаанбаатар нөөцийг бүрдүүлэх асуудлыг оруулахаас аргагүй болж байгаа гэсэн үг. За тэрийг тэгээд төсөв үед бүгдээрээ ахаа задлаад ярих байхаа гэж.